За энэ хуулийн дээр нөгөө нэг асуулт давхцаж байсан учраас бас нэг өөр нэмээд асуулт суучих гэж бодож байна. Энэ нөхөн сэргээлт хийн гээд одоо энэ ерөнхийдөө бизнесүүд дээр нөхөн сэргээлт хийнэ гэчээд хийхгүй байгаад байгаа. Ялангуяа нөгөө уул уурхаан бизнесүүд дээр нөхөн сэргээлтээ хийхгүй байгаад байдаг ийм эрсдлүүд бол одоо практик дээр олон бий. Тэгэхээр энэ хуулийн шинжилгээр яг энэ нөхөн сэргээлтийг хийхтэй холбоотой яг ямар одоо хадуу зохицуултуудыг тусгаж оруулж өгч байгаа вэ? Яагаад тэгэхээр ингээд английн түвшин 3 түвшлээр буураад эхэлдэг. Нэг талаараа одоо бас хяналтын буюу чанарын хяналтын түвшин бас буурах юм эрсдэлтэй харагдаад байдаг. Тэгээ нөгөө талдаа ялангуяа энэ уул уурхаан чиглэлийн одоо үйл ажиллагаан дээр нөхөн сэргээлттэй холбоотой одоо энэ асуудлыг ер нь хэрхэн зохицуулж байгаа вэ гэдэгт асуулт сууя. Одоо бол хуулийн дээр болохоор нөхөн сэргээлтийн одоо менежментийн төлөвлөгөөний 50% та тэнцэх дүнгийг те 9.9-дэр байсан санагдаад байна. Одоо хэр бодиттой ер нь бас үнэлгээ гэж үзэж байгаа вэ гэдэг асуулт байна. За хоёрт нь болохоор энэ 8.10 дээр байгаад байгаа засгийн газрын энэ ангиллаар нь уучлаарай те ихний зүйл дээр за дараагийнх дээр нь асууж эхлээд нөхөн сэргээлттэй холбоотой энэ асуултыг тодруулах. Нэмж 6 номер хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам төрийн нэрмжийн Нарбат хоёр нэг шинэ асуултанд хариулъя. Энэ хууль дээр бол шинжилгээний хариулга дээр бол байхгүй байгаа. Өмнөх хуучин хэлбэрээрээ явж байгаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 50% ногдох зарлыг одоо санд байршуулнаа гэж заасан байгаа. Энэ нөхөн сэргээлтийн санд байршуулнаа гэж заасан байгаа. За 5 номер нэмж хариулъя. Одоо орж ирж байгаа нэмэлт өөрчлөлтөн дээр бол байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиараа бодол явж байгаа. Хэвээрээ явж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг одоо байгаа хуулийн хэрэгжилт нь бол техникийн болон биологийн нөхөн сэргээлт явж байгаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө яг энэ байгаль орчны наривчлсан үнэлгээгээ дагаад менежментийн төлөвлөгөөг 5 жилээр баталдаг. Тухайн жилийн төлөвлөгөөг байгаль орчин яг адилхан явна. Тэгтээ яг нөгөө нөхөн сэргээлтийн таны саяын бас нэг сүүл цохон тэмдэглэж байгаа асуудал бол үнэхээр чухал. Яг энэ нөхөн сэргээлт нь яг бодит болж байгаа юу, гүй юу гэдэг нь уулын ажлын төлөвлөгөө буюу менежментийн төлөвлөгөөнд тусгагдаад явдаг. Тэгтээ ихэвчлэн уул уурхаан компаниуд илүү техникийн нөхөн сэргээлтийг сонгоо явцдаг учраас одоо бид нар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны журмаар биологийн нөхөн сэргээлтийг зайлшгүй хийхийг тодорхой бүс нутгуудаар шууд зааж өгч явж байгаа учраас биологийн нөхөн сэргээлтэнд үүсвэлэн хамгаалал бусад яг тэр журмаар зохицуулсан үйл ажиллагааг мөрдөх ёстой. Тэгээд энэ менежментийн тухайн жилийн менежментийн төлөвлөгөөг байгаль орчин уур амьсгалын За гүйцэж хариулъя 5 номер. Тухайн жилийн төлөвлөгөөний биелэлтийг хяндаг. Эргээд тухайн жилийн төлөвлөгөөгийн одоо нөгөө нэг зарцуулалт хөрөнгө оруулалтын тайланд нь тусгаад явдаг учраас тэрэн дээр нь бол нарийн хяналтыг тавиа явж байгаа. За уянга гишүүн гүйцэж нэмж хариулъя. За мантхаа гишүүний асуулттай бол агуулгын хувьд ашиг нутмлын тухай хууль дээр нэлээд сайн ажиллах хэрэгтэй юм лээ. Яг одоо энэ засгаас өргөн баригдсан энэ байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хуулийн дээр болохоор менежментийн төлөвлөгөөний асуудлыг сайд өөрөө чанарын тал дээр нь журмаараа баталнаа л гэж орж ирснээс биш яг дотор нь бол орж ирсэн зүйлүүд байхгүй. Яг уул уурхайтай холбоотой хэсэг нь болохоор ашиг малтмлын тухай бол өргөн баригдах үеэр угаасаа яамнаас уул уурхайн хаалт нөхөн сэргээлгээ тусдаа бүлэг оруулж ирж илээ. Нэлээд дэлгэрэнгүй энэ дээр нь хамтарч ажиллая. За мандах шин тодруулъя. Тэгэхээр яг ашигт малтмлын тухай хуулийн дээр одоо нэлээд наривчилж оруулж ирж байгаа ч гэсэн нөгөө талдаа эн чинь нөгөө байгаль орчиндоос шууд хамааралтай асуудал учраас хэрэв уул уурхай одоо чиглэлээр үйл ажиллагаа явж байгаа аж ахуй нэгж одоо хариуцлагагүй одоо байдлаар нөхөн сэргээлтээ одоо яг зохих стандартын түвшинд хийж чадахгүй байх юм бол одоо байгаль орчны одоо энэ бодлого хариуцж байгаа газар холбогдох одоо энэ газрууд яг ямар одоо энэ зохицуулалт хариуцлагын механизмыг хэрэгжүүлэх юм бэ гэдгийг л би тодорхой асуухад байгаа юм л да. Тэгээд ер нь бол яг энэ дээр чинь
мөнгөн өрнгийг тус одоо сум дүүргийн засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагна гэдэг бол нэг тодорхой зохицуулт байгаа байхгүй тий. Тэгэхээр уул уурхай ямар шилжүүлчихэр ашигт малтмлынхаа тухай хууль гिचгээр байгаль орчны одоо энэ яг энэ байгаль орчин нөлөөлөх байдлын энэ өөрөө За хэд номер хариулах вэ? 6 5 номер. За яг энэ дээр яг Мантгай гишүүний асуултанд хариулъя. Та айгүй чухал асуудал хүндэж байна. Нэг байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар олвол яг байгаль орчин нөлөөлөх байдлын наривчлсан үнэлгээгээ тайлангаа хийж батлуулаад тэрийгэ дагаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлаад нөгөө уурхайн хаалтын гэрээгээ хийгээ явдаг. Байгаль орчныг хамгаалах хуулийн 10-ын штрихтээр байгаль орчны аудит 2 жил тутам нэг хийлгэх зайлшгүй юм зохицуулт байдаг боловч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас яг энэ нөхөн төлбөр тавих, хохирол тооцох, тэр барьцаа өрөнгөнд байгаа асуудлыг буцаа зарцуулах асуудал нь яг орхигдчиод яваад байгаа. Тэгэхээр энэ дээр яг энэ байгаль орчны нөлөөлөх байдлын наривчлсан үнэлгээгээр менежментийн төлөвлөгөө тайлангийн баталж өгöd идэг. Байгаль орчныг хамгаалах хуулиараа байгаль орчны аудитыг ерөөсөө хийлгэж явдаг. Яг энэ дээр хяналт тавьдаг тогтолцоо нь бас хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь энэ зохицуултыг алдагдуулаад байгаа. Тэрнээс биш яг нөгөө уул уурхай ам эргээд энэ дээр хяналт тавих гэдэг асуудал биш. Уул нь бол яг байгаль орчны асуудал хэрэгсэн төрийн захиргааны төв байгуулгын За 6 номер нэмжүүлээ. За нэмэлт тодруулъя. Тэгээд гишүүний асуусан асуултанд дурдж байгаа энэ экологи эдийн засгийн хохирлыг одоо хэрхэн зөв үнэлж байгаагаа гэдэг дээр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хууль зүйн яамны хамтарсан журам байгаа. Байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээ хийх журам байгаа. Энийг яамнаас бол шинжилэн боловсруулж байгаа. Бас үнэлгээ зарим цаг хугацааны явцад бол зарим үнэлгээг бас шинжилэн сайжруулах шаардлага бас зайлшгүй гарсан байгаа. Мөн хоёрдугаарт энэ байгаль орчны хохирлын үнэлгээ хийж байгаа үнэлгээний компаниудыг бас чадахжуулах хийж байгаа үнэлгээг нь одоо бас яг бодит хохирлолтой нийцүүлэх тал дээр бас яамнаас тодорхой арга хэмжээний авахар төлөвлөлөө ажиллаж байгаа. Компаниудаа бас шалгуур үзүүлэлтийг бас сайжруулъя. Аттестацл хий, зарим нэг одоо чадахгүй компаниудын зөвшөөрлийг цуслах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөлөө ажиллаж байна. За би нэг